Хэрхэн бит ваучер үүсгэх вэ? Лоялти цэсний ваучерыг сонгоно. Тухайн цонхонд таны үүсгэсэн ваучеруудын жагсаалт харагдана. Та шинээр ваучер үүсгэх бол ваучер нэмэгдээр дарна. Нэр хэсэгт үүсгэх ваучерын нэрийг оруулна. Ваучерын төрөл нь Loyalty Beat гэж англи бит нь хэвлэж гаргасан бөгөөд Loyalty-ийн пост төхөөрөмж дээрээс шууд ашиглана. Жишээ нь Beat voucher нь хэвлэмэл бөгөөд тухайн хэвлэж гаргасан voucher нь урамшуулал үргэлжлэх хугацаа болон үнийн дүн байна. Voucher тоо хэсэгт төрөл нь Beat байгаа тохиолдолд хэвлэгдэх тоо оруулна. Өнгө хэсгээс voucher-ийн өнгийг сонгох боломжтой. Voucher-ийн дүн хэсэгт нийт үзүүлэх үнийн дүнг оруулна. Эхлэх огноо дуусах огноод voucher-ийн хүчинтэй хугацааг оруулж өгнө. Төлөв хэсгээс ваучерыг идэвхжүүлэх мөн идэвхгүй болгох боломжтой. Бид ваучерыг сонгосон үед үйлчлүүлэгч сонгох цэс ажиллахгүй юм. Пост төхөөрөмж дээрээс ваучер ашиглан борлуулалт хийхдээ програмда өөрийн эрхээр нэвтэрч орно. Борлуулалтын цонхноос барааг сонгон төлбөр төлөх хэсэгт шилжинэ. Та тухайн худалдан авалтанд ашиглах гэж байгаа бит ваучерыг ажилтнанд өгж үнийн дүнгээс асуулж ашиглах юм. Бит ваучер ингэж харагдана. Төлбөр төлөх хэсэгт ваучер цэс дээр дарж ваучерийн нэр дээр дарахад бүртгэлтэй ваучерууд харагдах бөгөөд ваучер дээр дарахад тухайн худалдан авалтанд ашиглах товчийг дарснаар үйлчлүүлэгчийн төлөх дүнгээс хасагдах юм. Төлбөр төлсний дараа баримт хэвлэгтээр дарж төлбөрийн мэдээллийг дэлгэрэнгүй харах юм.